Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай авгавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Оми нар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд бас дахин шинэ өглөөний мэндийг хүргэе. За бас нэгэн их халуун өдөр ирж байна те. Тэгээ би өглөө нөгөө гэрээсээ гараа явж байхдаа бодлоо. За өнөөдөр халуун байх юм байна да гэж бодсон. Нэг юмд инээд ирсэн. Саяхан нөгөө монголчууд те. Намрыг авчиж өгчөөд өөрөө буцаа явчлаа эднэр гээл ингээд байсан. Тэг ингээд одоо бол маш халуун байна. Тэгээд яг энийг ингээд бодож та надад нэг юм зүйл бодогцсон. Бид нэр зарим хүнээс юм одоо энээс юм гарах нь гэсэн. Одоо энэний чаддаг юм гэж бол байхгүй болсон. Одоо энээс юм хүлээлтгүй болсон гэд үздэг. Дуусчихсан одоо шахгуутчихсан гэж бодтол харин эхэлж магадгүй байхгүй. Тэгээ нөө бид нар ч одоо ингээл гэж бодож итэл. Яг мэдээж хит хоног хүйт сэрүүн байсан үнэн боловч зум болдгоороо болж, намар болдгоороо болж, халуун болдгоороо л болж байгаа байхгүй. Тэгэхээр заримдаа бидний зүгээр энгийн үгээд гэсэн заримдаа буруу ойлголт байдаг. Тэгээд маш халуун өдрүүд болж байгаа болохоор та бүхнийг одоо югдгийн хувцас тохируулж өмсөөрэй, наршихаас болгоомжлоорой. Тэглүү ах уу. Тэгээ нарны тосмос те одоо югдгийн өөрийгөө хамгаалах бүхнийг өөртөө ойлгаарай гэж бол зөвлөж байна гэж. Ихэнх нутгуудаар бас одоо бол Улаанбаатар хотод маш нартай өдөр болохоор байна. 27 градус байхаар харагдчихсэн. Тэгээ бусад бас нутгуудаар яг одоо сонсож байгаа таны газар нутагт бас цаг агаар хэрхэн байна вэ? Тэрийг таас комент хэсэгт бичиж бидэндээ хуваалцаарай. Тэгээ байгаа газараа бас өөрсдийнхөө аюулгүй байдал, өөрийнхөө эрүүл мэндийг бас хамгаалаарай гэж та бүхнийг уриалъя. Тэгээд бид дахин нэг шинэ өглөөгөөр Хермоны шүүдрээрээ хамтдаа уулзаж байна. Тэгээ бид хамтдаа эзний үгээс суралцах, эзнийг магтах энэ гайхалтай цагуудыг гаргадаг, эзнийг гэрчилдэг тий. Тэгэхээр энэ гайхалтай цагуудад үнэхээр их талархаж байна. Тэгээ энэ өглөө ч гэсэн бид хамтдаа Иремья номноосоо суралцах болно. Тэгээд сонсогчтой хамт байж эзний үгээс суралцаарай. За тэгээд эзэн алдарнд байг тий. Эзэн өөрөө алдрыг авах зохистой. Тийм нэгэн байгаа. Тэгээд бид эзэнд үйлчлэх орон зай гэдэг бол хаасаагүй хүн болгонд нээлттэй байгаа. Харин ямар байдлаар үйлчлэх ёстой вэ гэдгийг ойлгож мэдэх нь бидний хувьд бол маш их чухал зүйл байгаа гэдэг. Бид нар заримдаа нэгэндээ чи яг ингэх ёстой хүн юм бэ энэ төр гэдэг ингээд даагаад байдаг тийм. Тэгэл эзэн яг тухайн хүнээс юу гэж байгаа гэдгийг бид бол мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор өөрийн одоо энэ чимээгүй цаг болон эзний үг бичээс дотор эрен хайхан чухал шүү гэж энэ өглөө бас урамшуулмаар байна. Та өөрийнхөө үйлчлэгийг олсон уу гэж бас энэ цамгчид өөрөөсөө бас асуугаарай гэж таныг бас хэлмээр байна гэж. Тэгээ эзний үгийг нэг удаа сонсоод өнгөрөх нь хангалттай биш байдагтай адилхан бас Хермоны шүүдрийн дугааруудаа дахин давтан сонсож тунгаан бодох эзэнтэй тэр хувьчилсан тэр чимээгүй цагуудыг, энергүй цагуудыг гаргах нь бас бидний хувьд маш чухал. Тэгээ миний хувьд ч гэсэн яг Хермоны шүүдөр хөтлөх яг энэ зүйлсүүдээ яг өмнө нь айгу бэлтгэх эзэнтэй харилцах тэр харилцаан дээрээ маш сайн анхаарахыг айгу хичээдэг. Тэгээ энэ цагууд ч гэсэн ингээд юугаарч үнэлшгүй маш үнцэнтэй цагууд байдаг. Тэгээ ягаад ч юм би өөрөө хөтэлдэг яг пастрын хаажраас сонсдог ч гэсэн дахиад давтан сонсох үед бүр дахин шинэ ойлголтууд, илүү гүн гүнзгий ойлголтуудыг авч идэг. Тэгэхээр сонсож байгаа та ч гэсэн бас за энэ дугаарыг сонсцсон гэлтгүүгээр дахин сонсснороо та бас улам илүү зүйлсүүдийг эзний тэр гайхалтай үгээс суралцж байдаг шүү гэдгийг бас энэ өглөө танд дахин сануулгыг хүсэж байна. Тэгээд энэ өглөөд талархаад хамтдаа магтцгаая. Тэгээд та эзний өмнө ирээд зүрстгэлээ нэгээд түүнд алдар магтаалыг өргөөрэй. Цангаж хатсан миний зүрх зүйлийн дундаас залбирна. Гачигдан хоосрох үед танаас би гуйн ганцхан тал хангагч эзэн. Амшиг зовлон надад уучраач
гал дундаас ч би залбирнаа. Алтнаас чи лүү баттай итгэлийг өгч амьдралыг минь та өөрчлөөч. Магтаал үргий миний бүх дасны зэвсгүүд устгагцсан. Баярлан хөөрч би тунхаглаа. Бурхан бол миний ялалт тэрэнд байна. Ялалтын дуартан ирж байна. Би тэмцэл дундаас салбирнаа. Христтэй хамт бүхнийг ялан дийлэгч болж би түүний амлалтаар бихжэн. Магтаал үргий миний бүх дасны зэвсгүүд устгагцсан. Баярлан хөөрч би тунхаглаа. Бурхан бол миний ялалт тэрэнд байна. Магтаал үргий миний бүх дасны зэвсгүүд устгагцсан. Баярлан хөөрч би тунхаглаа. Бурхан бол миний ялалт тэрэнд байна. Миний амьдрал ямар ч үед байсан. Эзэн та бол магтаалыг авах зохист. Эрхэмлийн хүнлэгдэх нэгэн. Миний амьдрал ямар ч үед байсан. Эзэн та бол магтаалыг авах зохист. Эрхэмлийн хүнлэгдэх нэгэн. Хамтдаа дуулцай. Миний амьдрал ямар ч үед байсан. Эзэн та бол магтаалыг авах зохист. Эрхэмлийн хүнлэгдэх нэгэн. Есүс миний амьдрал ямар ч үед байсан. Эзэн та бол магтаалыг авах зохист. Эрхэмлийн хүнлэгдэх нэгэн. Магтаал үргий миний бүх дасны зэвсгүүд устгагцсан. Баярлан хөөрч би тунхаглаа. Бурхан бол миний ялалт тэрэнд байна. Магтаал үргий миний бүх дасны зэвсгүүд устгагцсан. Баярлан хөөрч би тунхаглаа. Бурхан бол миний ялалт тэрэнд байна. Хангалуун болж талыг тань хүртэн. Урах захурах үед би гуй. Харамгүй өгөхийн тулд би дүүргэгцэн. Үр суулган танд би үйлчлэе. Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж, бие махбат минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1. За өнөөдөр бүгдээр хамтдаа Иремая намын 33-ийн 17 дугаар ишлэгийг хамт үзнэ. Учир нь эзэн ингэж айлдаж байна. Израилийн гэрийн сэнти дээр суух хүнээр Давид идэж дутагдахгүй гэдэг үгийг хэлсэн байна. Тэгэхээр энэ үгийг ойлгохын тулд эхлээд Израилийн хаан ширээний талаар бид нэр ярилцах хэрэгтэй болно. Израилийн хаан ширээ гэж шүүгчдийн үед Бурхан бол шаардлагатай тохиолдолд өөрийнхөө хүнийг сонгож босгож ирээд
Тэгээд өөрийнхөө ард түмнийг тэр хүний удирдлагаар дамжуулан тэр хүнийг хэрэглэн тэр хүнээр дамжуулан бурхан өөрийнхөө удирдамжийг өгч тэгэж авч ирсэн. Тэр нь янз бүрийн л хүмүүс байдаг байсан. Янз бүрийн л овг аймгийн хүмүүс байдаг байсан. Харин израильчууд нэг зүйлийг маш сайн ойлгож өгөх ёстой байсан. Яагаад гэвэл Израилийн тэр газар нутаг дээр штэ. Хаанчлал бол Тэнгэрийн хаанчлал байсан гэдгийг. Хаанчлал бол Бурхны хаанчлал байсан гэдгийг ойлгох хэрэгтэй байсан. Гэтэл тэд эргэн тойронд тэд улс олсныхаа дараа эргэн тойронд амьдарч байгаа жижиг хот улсуудыг харсан байхгүй. За тэгэл ингээл эргэн тойронд нь хот том улсууд байна те. Тэд нар өөрсдөө ч гэсэн Египтэд ямар хүчрхэг улсууд амьдарч ирсэн мэдэн те. Багаар утгад чинь зөвхөн израильчууд нь боол шүү дээ. Израильчуудаас гадна өөр ямар улсын хэдэн боол байсныг мэдэхгүй. Израильчууд бол 2 сая гаруй хүн тэндээс гараа явсан гэхээр Египт ямар аимшигтай хүчрхэг улс байсан ойлгомжтой. За тэгээд 12 одоо шүүгчдийн дараа израильчууд бол хаантаа болёо гэж. Тэ Самуэль очоод тэ юу таны хөвгүүд чинь нэг холигтой хөвгүүд болсонгүй өөдгөө хүмүүс байна. Тэгэхээр биднэрт хаан өгөөч гэж бол хэлсэн байна. Тэгтэл тэр Самуэль өөрөө хааны зарц байсан байхгүй. Тэр өөрөө тэр хаан асуугаад байгаа хүмүүсийн жинхэнэ хаан хинбэ гэдгийг маш сайн мэдчихсэн хүн байхгүй. Тэгээ Самуэль өөрөө хүүхдүүдэд хаан болгох гээгүй. Хүүхдүүд нь Бурхны үгийг дамжуулдаг аав шиг хүн болол сайн л байсан. Тэгтээ даанч тийм болсонгүй Самуэлийн хүүхдүүд жоо өөдгөө хүүхдүүд болж ирсэн. Яг багшийн хүүхдүүд чиг. Тэгээ Илигийн хүүхдүүд бас өөдгөө хүмүүсээс шүү дээ. Ингээд Самуэль эзнээс асуусан тэгээд эзэн тэднэрт юу ч гэсэн та нар Самуэлээр дамжуулаад хаан чинь та нараас юу шаардах вэ? Та нарын шаардаад байгаа хаан гэдэг хүн чинь хинбэ гэдэг талаар тэднэрт хэл гэсэн. Тэгээд хэлсэн. Хаан чинь та нарын хөвгүүдийн чинь зэрэгтэй ажиллана штэ. Та нараас татвар авна штэ. Та нарыг ингэж штэ охтуудын чинь шивгчин болгоно штэ. Тэгээд ингэн гэсэн. Тэгсэн ч гэсэн тэд хаантаа болъё гэж хэлсэн. Тийм учраас Биньямин овгийн одоо Саулыг хаан ширээнд сонгосон байгаа. Тэгэхээр Биньямин овгийн Саул хаан ширээнд сонгосныхаа дараа түүний хийсэн эхний зүйл бол юу байсан бэ гэхээр мэдээж айран байгуулсан. Айран. Тэ? Айран байгуулсан гэдэг чинь тэр нөгөө Израилийн ирчүүд буюу бурханлаг тэр хүчтэй сүнслэг ирчүүдийг тэр янз бүрээр нь одоо ялгарлан янз бүрийн авиас бэлэг чадвар чадамж тэ өндөр нам гэх мэт юм хүний нүдэнд хүртэх тийм үзүүлэлтүүдээр тэднийг одоо ялгарлан одоо ялган тэ цэргийн ангиудыг болон одоо тийм зүйлүүдийг бий болгосон, тогтолцоог бол бий болгосон. За ингээд Саул бол сүулдэ бол мэдээж яад тусныг бид нар бүгдээр мэдж байгаа. Саул бол Бурхны зөв хаан байж чадаагүй учраас тэр бол өгсөн. Харин түүний хаан ширээг нь Бурхан нэг хүн шилжүүлэхдээ үзсэн гэхээр Иссен хүү Давид бол миний сэтгэлд нийцсэн хүн гэж хэлээд Давидыг энэ миний сэтгэлд нийцсэн хүн гэд хаан болгосон байна. Давид бол Биньямин овгийн хүн биш, Юдагийн овгийн хүн байсан байна. За ингээд өнөөдрийн бидний ярьж байгаа Израилийн гэрийн сэнтэтээр суух хүнээр Давид хідээс дутагдахгүй гэдэг энэ ишлэл хэлэгдэх үндсэн шалтгаан болж байна. За бид зарим зүйлийг хичээл чармаалт, бодлого, сахилга бот багийн ажиллагаа сэтгэлгээгээр бий болгож чадахгүй гэдгийг бол Библийг уншиж байхдаа бол ойлгож чаддаг. Хамгийн гол зүйл нь ихээр бүгд хөдлөхгүй байсан чи хөдлөх тэр итгэмжит байдал. Бүгд чадахгүй байсан ч хүчийг өгнө гэж итгэх байдал. Бүгд одоо дэсвэр алдаж ирсэн ч Бурхныг хүлээх хэрэгтэй гэдэг тэр хүлээх зүрх сэтгэл гэдэг нь бол Бурхны ард түмэн болсон Бурхны хүний хувьд бол маш чухал гэдгийг бол Эсэнхүү Давид Бурхны зүрх сэтгэлд яагаад нийцсэн? Бүгд чадахгүй байх үед Давид Бурхан хүчийг өгч. Бурхан тулааныг хийн штэ гэж 17 настай байхдаа тулааны талбар дээр гарсан учраас. Одоо бүгд уучраа олох чадахгүй байх үед Бурхан хүчийг өгдгийг гэж хүмүүс тунхагласан учраас бас хүмүүстэй хааныг Саулыг алчаач. Хурдан хаан болооч. Бид нар ч гэсэн төвшмөл олмоор штэ бололтой юм ярьж явах үед Давидгүй эзний тоцолсон томилсон хүнд гар хүрч болохгүй гэж хэлээд түүнийг эзэн өөрөө шийтгэх өдрийг хүртэл
Давид бол те өөрийнхөө цагийг хүлээн итгэмжтэйгээр уурлаж бухимдалгүй те янз бүрийн хорон санаа сэдлгүй хин нэг те бусад хүмүүс шиг наад чи өөрчлөгдөхгүй наадга хай гэлгүүгээр те Саулыг эзний өмнө орхиж түүнийг хаан хүнийх нь хувьд бол амьдралын сүүлийн өдөр хүртэл Давид бол хайрласаар байсан. Тийм учраас Бурхныг өөрөө ажиллаж байгаа гэдэгт итгэж байгаа энэ байдал нь Бурхны ард түмэнд Бурхны удирдагч хүн ямар байх тийм гайхалтай хэмжүүр гэрчлэл болж гисэн учраас ер нь бол хэрвээ таанаас хаан байх хэрэгтэй юм бол та нар хаанчлалтай байх хэрэгтэй бол эссенхүү Давид шиг миний сэтгэлд нийцсэн хүн байх хэрэгтэй. Ер нь бол Давид шиг зүрх сэтгэлтэй хүн байгаа тохиолдолд тэр хаан ширээ байсаар байх болно гэдэг тухай ярьж байна. Газар дээр байгаа хаанчлал Бурхан дутагдахгүй. Тийм учраас Израилийн хаанчлал байгаа учраас Израилийн ард түмэн байгаа учраас Бурхан байгаа юм биш. Энэ бол бусад үндэстэнд л байдаг зүйл. Харин Израилийн Бурханы ард түмний хувьд Бурхан байгаа учраас тэр ард түмэн байгаа гэдэг ойлголт байгаа. За ингээд бүгдээр хамтдаа өнөөдрийн ишлээс хамгийн гол зарим нэг зүйлүүдийг ингээд харъя л да. Хүмүүс хааныг бол ингээд өөртөө сонгосон байхгүй. Хүч хааныг за Самуэль зөвшөөрчлөө хаантаа бол ямар байвал зүгээр өгсөн ч. Үгүй энэ үдэгдэж харагдах байдлаас их айтайхан байвал зүгээр. За тийм өндөр залуу байсан те. За тэгээд бас нэг үлгэрлээд нэг бас нэг те хүмүүс ингэж байлддیں гэж харуулчих. Тийм хаан байх хэрэгтэй. За тэгээд юусан одоо Саулыг одоо те Беньямин овгч одоо хин Израиль буюу Якоб өөрийн 12 хүүгээ ерөө залбирч явах үед Беньямин овгийг чон гэж хэлжсэн. Тэр овг бол үнэхээр өчрхийг аимшигтай тийм хүмүүс байсан. Саул хожим ингээд бас Саул биш үү те. Паул болдог Саул, хаан болдог Саулч маш их тийм хүн байсан, чон шиг хүн байсан. Паул болдог Саул ч гэсэн ямар аимшигтай нэг юм ихлүүлэх юм бол ямар аимшигтайгаар хийдэг вэ гэдгийг бол харуулж ирсэн байна шүү дээ. Тэгэхээр Беньямин овгийнхны хувьд бол яг тийм байна. Гэтэл Бурхны сонголт бол ямар байсан бэ гэхээр яг хиний одоо эцсийн гэрт бол яг явагдсан. Самуэль Саулыг Бурхан сонгохоо байсныг орхиж байгааг мэдсэний дараа Бурхны дуудлагыг аваад тэ Беньямин одоо Юда овгийн Бэтлехэм хотын ойролцоо Исегийн гэрт очсон. Тэгээ түүний хүүгүүдийн нэг нь бол Бурхны зүрх сэтгэл нийцсэн сонгосон хүн гэдгийг бол мэдчихсэн. Тэгээд Самуэль бол мэдээж хүн шүү дээ. Тэгээд урдаараа явж байгаа тэр Исегийн хүүгүүдийг харахтаа энэ баха, энэ яг мөн гэж бодож ирсэн. Энэ яг мөн гэж. Гэтэл наач юм биш. Гадныхыг битгий хараад байгаа ч гэж. Гэтэл хүмүүс чинь гадныхыг л хардаг штэ. Хүмүүс чинь түүхийг л хардаг штэ. Хүмүүс юу гэдгийг өөрийнхөө хүлээлтийг бас боддог штэ. Энэ хүн миний хаан болоод миний хүсэж байгаа зүйлийг хийж өгөх болов гэж. Самуэль ч гэсэн яг тэр ард түмнийхээ хардаг нүдээр харж байтал Бурхан болыг үзсэн гэхээр би хүнтэй адилхан гадныхыг харддаг шүү гэж. Тэ би хүнтэй адилхан гадныхыг харддаг. Чи энийг Саул дээр ойлгоогүй. Миний сэтгэл нийцсэн хүн байх юм бол түүний хаанчлал мөнхөд тогтох болно. Тэгэхээр энэ Бурхны энэ Иремая намын 33-ын энэ 17 дээр хэлсэн энэ их үзүүлэг шууд утгаараа бол Израилийн газар дээр хаанчлалын тухай бол ярьсан. Хэрвээ та нарт Давид чиг зүрх сэтгэлтэй тэгээ ард түмэнд үйлчлэгтэй Бурхны ард түмэн гэж харж Бурхан энэ ард түмний удирдагчаар намайг тавьсан гэж харж надад үйлчлэх миний өмнө даруй тэтмэн миний өршөөд инэрл болон хайр нэгүслээс доогуур гэдгийг мэддэг хаантай байх юм бол наад хаанчлал чинь хизээч мөхгүй. Дараагийнх нь бол энэ бол шууд Месаягийн тухай байсан. Есүс Христийн талаар байсан. Есүс Христ бол Давидын удаа мөнхийн хаан гэж нэрлэгдэж байсан. Тийм учраас Иремая номын бичиж явах үе яг энэ үг хэлж явах үеийн тэр цөллөг ойлгомжтой хаанчлал Иерусалим нурах нь ойлгомжтой хаан олзлогдох нь ойлгомжтой тэгээ улс гүр нь одоо өөр улс гүрний мэдэлд очиж байгаа нь ойлгомжтой яг энэ үед бүх зүйл дууслаа гэд бодож явах үед Бурхан Израилийн гэрийн синтетер суух нэр Давид хизээч дутагдахгүй гэж хэлж байгаа. Та нарт хаан чинь өргөлж байх болно. Харин та нар ямар хаантай байхыг хүсэж байгаагаа мэддэг байх хэрэгтэй. Тэр хаан чинь эзний зүрх сэтгэл нийцдэг хүн байх юм бол хаан ширээнд байх болно. Хаан ширээнд байх юм бол Бурхан өөрөө энэ газар нутгийг энэ ард түмэнд амласан юм чинь өөрөө авч явж, өөрөө хамгаалж,
өөрөө сэргээж өөрөө одоо дахин босгож чадна. А хэрвээ хаан чинь миний дүр сэтгэл нийцэхгүй бол энэ газар нутаг хоосон болно, балгас болно те. Энэ газар нутаг дээр амьдарч байсан хүмүүс яаж мөсөн тэдэн шиг л та нар бас мөх болно гэж аль Йошуагийн үед би та нарт хэлсэн шүү дээ. Бурхны дүр сэтгэл нийцсэн хүний хийж байгаа ажил, сууж байгаа сэнти хизээч тасрахгүй. Хамгийн гол нь бид нарыг аврах бидний эзэн Есүс Христийн авралын төлөвлөгөө хизээч өгн одоо боцохгүй одоо юу гэдгийг те сул хүчгүй болохгүй үрд мөнхөд хүчин дүүлдэр хിവэрэ байна гэдгийг бид нэр санаж явах хэрэгтэй. Тийг тогтон байлуулаа хүчит тавалгаан өмрөж тахалхалан дэвшруулаа хинтэд сүлшгүй та үрийн дэлхийн надваа харитан хүчээр тогтноо та босор жавлантай мөхимо байхад чи ядгосан Jesus, тантай зүрхийн шүгий та бод Jesus учимуригэ та баяр холиндо бэлхач уриги Magtasal, Dabosur Japlanta, Mohimo, Bachashi, Yadrosan, Jesus, Tantazur Dikhenchugi, Dabosur Japlanta, Mohimo, Bachashi, Yadrosan, Jesus, Tantazur Dikhenchugi, Tavod Jesus, Tavod Jesus, Tantazur Dikhenchugi, Tavod Jesus, Tabosur Japlanta, Mohimo, Bachashi, Yadmosa, Jesus, Tantazur Dikhenchugi, Tavod Jesus. Энэ өглөө бид хамтдаа Иремья 33-ын 17. Учир нь эзэн ингэж айлдаж байна. Израилийн гэрийн синтед дээр суух хүнээр Давид хизээч дутагдахгүй гэсэн ишлэлийн дагуу бид хамтдаа суралцлаа.
Тэгээ эзэн үнэхээр бидний зүрх сэтгэлийг хардаг. Бидний гаднах байдал одоо ямар харагдаж байгаа хэр гэдгээс үл хамааран тэр бидний зүрх сэтгэлийг хардаг бурхан. Тэгэхээр бидний өглөө бас бурхны өмнө зүрх сэтгэлээ дахин шалгах, бурхны өмнө зөвхт даруй дуулууртай байх, тэдгээр зүйлсүүдийг дахин бодох, эзний өмнө тэр цагуудыг бас гаргаарай гэж уриалгыг хүсэж байна. Тэгээд эзэн зүрх сэтгэлийг хардаг учраас таны тэр зүрх сэтгэлийн эзэн бас харсаар байгаа гэдгийг та санаарай. Тэгээд бидний хувьд нэг юм ер нь бол ингээд хуучинтайгаа заримдаа зоорлох хэрэгтэй гэж би бол боддتي. Гэтэ хэрэглэх гэж биш. Зэгцэлж орхих гэж. Тийм одоо бид нар ингээд аялал зугаалгаар явна шүү дээ, тий. Тэгнь. Бид нар ямар ч ховгүй газар очиод бид нар хогтой явж болохгүй. Тийм болохоор бид нар яах хэрэгтэй гэхээр өнгөрсөн амьдралаа эргэж хараад юунаас болоод урагшаагаа явж чадахгүй, дараагийн газар руу явж чадахгүй. Юунаас болоод миний эргэнд миний юу ямар ачаанаас болоод миний эргэн тойрны хүмүүс урагшаагаа явахгүй байгаа вэ? Одоо ингээд юу гэх юм бид өнгөрсөн үеийн юунаас болоод энэ ингээд бидний өв боломжлол ийм залгамжлал зогсох гээд байгаа вэ гэдгийг маш сайн бодох хэрэгтэй. Ямар нэгэн сайн удмын юм уу эсвэл ямар нэгэн сайн чадварын залгамжлал хэрвээ тань дээр танаас болоод зогсох гээд байгаа бол та бодох хэрэгтэй. Өнөөдөр ишлэл бол яг тийм байхгүй. Саулын хаанчлал ягаад яг өөрөөр нь бүр хан хүүгүүд байж хаад зогсчихжээ. Яг бол тэр юу ч өгөхгүй байсан байхгүй хүүгүүдтэй. Тэгвэл эссенгүй Давид юу үлдээсэн? Маш их зүйлийг үлдээсэн байхгүй. Маш их зүйл. Тийм болохоор энэ хаанчлалыг бурхан хүлээн зөвшөөрж байгаа. Бас нэг зүйл нь гэхээр тэр хаан өөрөө өгж байгаа биш. Бурхан өөрт нь өгсөн шиг хүүхдүүд нь өгнө. Харин өөрийнх нь өгж байгаа зүйл бол бурхны өгж байгаа зүйлийн хажууд бол нэг юм биш гэдгийг бол Давид маш сайн ойлгож ирсэн. Бас түүний хүүг хаан болох маш том шалтгаан болж ирж байгаа юм. Хэрэв бид өнгөрсөн үеийнхээ амьдралуудыг ингээд амьдралд биднийг одоо урагшаагаа явахад саад болж байгаа тийм одоо юм юугүй занг болж байгаа чөдөр болж байгаа зүйл их юм бол одоо бид энийг шийдэх цаг нь болсон гэж. Хамгийн гол нь хүмүүс орхих дургүй, уучлах дургүй, шийдэх дургүй, бурханд итгэж хүлээх дургүй байдаг. Зарим асуудал хизээч шийдэгдэхгүй. Хизээч шийдэгдэхгүй асуудлаас болж маш олон шийдэгдэх асуудлуудыг хэрвээ та гацааж байгаа бол та ямар олон хүнийг охирож байгаагаа мэдэж гинэ. Яг тэгвэл бүр ганц бие хүн байсан ч гэсэн хүмүүсийг охирож байгаа. Тийм болохоор хэрвээ ямар нэгэн үр залгамжлал өнөөдөр ишлээс байдаг шиг те Давид суух хүнээр хэдээс дутагдахгүй гэж хэлж байгаа нь юу гэхээр та нар Давид чигээ бол хаан ширээ чинь байсаар болно л гэж боддог. Давид бол хүний гаднахыг харддаг. Давид бол зүрх сэтгэлийг нь бурхан өнгийгээд харахад түүний сэтгэл нийцсэн хүмүүс. Түүний амьдралыг харах юм бол бид нар зөндөлж харж шүү дээ. Нэг саа байсан биш, нэг сайн нөхөр байсан биш. Тэ одоо ийм тийм өдргээл ингээл тэ юу гэдэг юм зөндөө зүйлүүдийг гаргаж ирээд ингэж үүдэн. Гэхдээ тэр муу, тэр сул, тэр алдсан, тэр өөрийнхөө бүдэрсэн, унсан тэр бүх асуудлуудаа бурхны өмнө үргэлж аваачиж одоо тэр асуудлуудтайгаа зуурлаад түүнээсээ болж өөрийгөө шүүж бусдад шүүгдээд тэр зүйлд орооцолцсон цаг хугацаанд үлдэхгүй тул эзний өмнө дайчин хүний ясаар шинэ тулаануудад шинэ адлагдуудад явсаар байсан учраас бурхан түүнийг эссенгүй Давид бол миний сэтгэлд нийцсэн хөө гэж хэлсэн. Ер нь бол сэтгэлд нь нийцэх цорын ганц шалтгаан бол гимшээд, эргээд, ариун сүнс болон эзний ариун оршихуйд түүнийг магтан дуулж, түүний өмнө сул дараа гэдгийг ойлгох явдал гэдгийг Давид бидэнд үлгэрлэж чадсан байгаа шүү дээ. Тэгээ бүгдээр хамт тайлбаръя те. Бурхан минь таны хайр инэр лагуу. Бид үргэлж хүчтэй байхгүй. Бидэнтэй хамт байгаа хүмүүс бас бидэнтэй хамт үргэлж байхгүй. Бүр бидний өсгөж хүмүүжүүлж байгаа хүүхдүүд ч гэсэн бидэнтэй хамт үргэлж байхгүй. Бид тэднийг баг багт нь эдгээр том болоод надад ингэж өгөн тэгэж өгөн ингэн гэж зөндөө зүйлийг өсөж мөрөжсэн боловч тэд бас тийхгүй байж магадгүй. Бид хүнтэй суугаад миний нөхөр надад ингэж өгөн, миний эхнэр надад ингэж өгөн гэж олон зүйлийг мөрөөдсөн байж бодод тэр ч бас тийм биш байж магадгүй. Гэхдээ хүмүүст надад юу ч хийж өгөх одоо ёстой байсан ч хийж өгөхгүй би тийм гэж бодсон ч гэсэн тэр бодсноор болохгүй байсан ч нэг л зүйл байна. Та надаар дамжуулан
тэр хүмүүст хийж өгөхийг хүссэн зүйлийг би хийхийг хүсэж байна. Яг Давид шиг. Тийм учраас Давид шиг зүрх сэтгэлийг өгөөч. Бусад хүмүүс өөрсдөд нь үргэлжлүүлэн удаа дараалан муугаар хандсаар байсан ч Бурхны хүнийхээ хувьд үргэлжлүүлэн боломж олгож, үргэлжлүүлэн хайрлаж, үргэлжлүүлэн эзэн орхих өдрийг хүртэл эсвэл эзэн тэр хүмүүсийг өөрөө авах хүртэл амьдралынхаа үүрэг хариуцлагыг үүрэх хүчрхэг нэгэн байлгаж өгөөч. Есүс Христийн нэрээр залбирэн гуйлаа. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш энэ цагта эргээд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.